13-ийн 1-ээс. Тэр өдөр ард түмнийг сонсож байхад тэд Мосегийн номноос чангаар уншив. Нэгч Аммон хүн эсвэл Моаб хүн хизээж Бурхны чуулганд орж болохгүй хэмээн түүн дотор бичигдсэнийг олов. Учир нь тэд Израилийн хүүгүүдийг талах устаагаар угтсангүй, харин ч Балаамыг тэдний эсрэг тэдний хараалахаар хөлсөлжээ. Харин бидний Бурхан хараалыг нь ерөөл болгосон юм. Тиймээс тэд хуулийг сонсоод бүх харийнхныг Израилаас гаргав. Үүний өмнө манай Бурханы өргөөний өрөөнүүдийг хариуцахаар томилогдсон тахилч Илияшиб, Тобиагийн садан учир урд нь левичүүд, дуудчид, хаалгачид болон тахилч нарт өргөсөн хандив, эдийн өргөлүүд, гүгэл, сав суулгууд ба ургацын 11 дарс ба тоссыг хадгалж байсан том өрөөг түүнд бэлтгэж өгчээ. Харин энэ бүх үеийн туршид би Иерусалимд байсангүй. Учир нь Бабилоны хаан Артаксерксийн 32 дугаар онд би хаанд хараалахаар явсан байв. Харин хэсэг хугацааны дараа би хаанаас явах зөвшөөрөлгүй. Тэгээд би Иерусалимд ирж Илияшиб Бурханы өргөөний хашаанд Тобиад өрөө бэлтгэж өгснөөр түүний төлөө үйлдсэн муу үйлсийн тухай сонсов. Энэ нь надад тунч таагүй байсан учраас би тэр өрөөнөөс Тобиагийн гэрийн бүх юмсыг гаргаж хаяв. Тэгээд намайг тушаал өгөхөд тэд өрөөнүүдийг цэвэрлэв. Би тийшээ Бурханы өрөөний сав суулгийг эдийн өргөлүүд ба гүгэлтэй хамт буцааж авчрав. Мөн левичүүдийн хувь нь тэдэнд өгөгдөөгүйгээс болж үйлчилж байсан левичүүд ба дуудчид өөрсдийн тариан талбай руу явцгаасныг би олж мэдэв. Тэгээд би түш мэдийг эзэмлэн Бурханы өргөө яагаад орхигдов гэв. Би тэднийг хамттан цуглуулж өөрсдийнх нь албанд буцаа тавив. Тэгээд бүх юудачууд үр тариа дарс ба тосныхоо 11-ийг агуулгуудад авчирцгаав. Агуулгуудын даамлаар тахилч Шелемия, Гүш Задок, левичүүдээс Педиаг, мөн тэдэн дээр нэмж Матаниагийн хүү, Закурийн хүү Хананыг би тавилав. Учир нь тэд найдвартай хэмээн үзэгддэг байсан ба тэдний үүрэг нь өөрсдийн ах дүү нарт хуваарлах явдал байв. Бурхан минь, үүний төлөө намайг санаач. Миний Бурханы өргөө ба түүний үйлчлэлүүдийн төлөө гүйцэтгэсэн миний үнэнч үйлсийг бүү арилгаарай. Тэр өдрүүдэд Юудад амралтын өдрөөр зарим хүмүүс усан үзмийн шахуурыг гიშгэж уудтай үр тариаг авчран илжиндээ дарс усан үзм, инжир болон бүх төрлийн ачаалан тэдний амралтын өдрөөр Иерусалимд авчирч хүнс зарж байсныг би үзэв. Тэр өдөр би тэдэнд анхааруулан сануулав. Мөн тэнд амьдарч байсан Тирийн хүмүүс загас болон бүх төрлийн барааг гаднаас оруулж тэднийг Юдагийн хүүгүүдэд Иерусалимд ч хүртэл амралтын өдрөөр зарж байв. Тэгэхдээ би Юдагийн язгууртныг зөвлөн тэдэнд хандан та нар юунд амралтын өдрийг бузарлан ямар муу үйлийг хийнвэ? Танай эцгүүд энэ мэтийг үйлдснээр Бурхан маань бидэн дээр болон энэ хотын дээр энэ бүх гайхамшигыг авчирсан биш үү? Гэсэн ч та нар амралтын өдрийг бузарснаар Израиль дээр уур хилэн нэмэгдүүлж байна гэв. Тэгээд амралтын өдрийн өмнө дөнгөж харанхуй болмогц Иерусалимийн дааман хаалгуудыг хааж амралтын өдөр өнгөртөл онгойлохгүй байхыг би тушаав. Тэгээд амралтын өдөр ямар ч ачаа оруулахгүй байхын тулд би зарц нарынхаа заримыг дааман хаалгууд дээр байрлуулав. 1-2 удаа худалдаачид ба янз бүрийн барааны наймаачид Иерусалимийн гаднаа шөнийг өнгөрүүлж байв. Тэгэхэд би тэдэнд анхааруулж, та нар яагаад тэрмийн дэргэд шөнийг өнгөрүүлнэ вэ? Хэрэг та нар дахиад ингэвэл би та нарын эсрэг хүч хэрэглэн гэв. Тэр цагаас хойш тэд амралтын өдөр ирсэнгүй. Мөн левичүүдэд өөрсдийгөө ариусган амралтын өдрийг ариусгахын тулд хаалгачид мэт эрсгэхийг би тушаав. Үүний төлөө мөн намайг санаач. Бурхан минь өөрийн хайр инэрлийн агуу байдлаар намайг өрөвдөөж. 22 хүртэл. 2-р Тимот 3:1-ээс уншъя. Эцсийн өдрүүд
өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг ихтэй захирагдахгүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч, эвдэршгүй, гүжирдэгчид, бие хяндаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид, тэрслэгчид, бодлоггүй, бие тоодог, Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно. Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно. Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь үгүйсгдэг. Чи ийм хүмүүсээс зайлсхийж яв гэсэн байна. За энэ дэлхийн төгсгөл ирэх юм бол ийм зовлонгийн цаг ирнэ гэсэн байна. Хүмүүс бие тоодог, мөнгөнд хайртай, бас сагсуу, өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг ихтэй захирагддаггүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагчид, эвлэршгүй, гүжирдэгчид, бие хяндаггүй, хэрцгий, сайныг үзэн яддаг, тэрслэгчид, бодлоггүй, бие тоодог, Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид байх болно. Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь үгүйсгдэг. Ийм хүмүүсээс зайлсхийж яв. За энэ ишлэлийг унших юм бол бүгд ойлгомжтой байгаа үстэй тий. Нэрэн тий. Зарим хүмүүс өөрсдөө дэндүү хайртай. Бас мөнгийг хайрладаг. За тэр хүн маш сагсуу, их зантай, доромжлдог, эцэг ихтэй захирагддаг. За ингээд уншиж байсан чинь нэг юм миний зүрх сэтгэлд тэгэлсэн. Юу хоногшсон бэ гэвэл үл талархагч гэж байгаа. Үл талархагч. Олон тийм зан гарч байна л да. Зан төлөв. Харин үл талархдаг зан төлөв нь энэ бас нэг ясандаа гим нүгэл гэсэн үг. Гим нүглийн дундаас том нүгэл нь юу вэ гэвэл үл талархагч. Энэ юу гэсэн үг вэ гэвэл талархмаар юм бэжэж хүн талархна штэ гэж хүмүүс ярьдаг штэ тий. Гэтэ яг үнэндээ өөр зүгээс харвал амьсгалж байгаа ч гэсэн яг уу талархах ёстой зүйл. Бас би эрүүл биетэй төрцөн гэдэгтэй ч гэсэн талархах ёстой хэрэг юм аа. Би дээр үед багада ээжтэй маш хараал хийж өгдөг байсан. Та яах гэж намайг төрүүлээ вэ гэд маш муу хүү байсан байгаас тий. Харин аврал авсны дараа би аж тустай хүү болсон. Нэг өдөр манай ээж ч гэсэн аврал авсны дараа гэмээс олжлогдсон дараа миний хүү ачтай хүү шүү гэдэг болсон. Би ачтай хүү болсон. Ээж намайг ачтай хүү гэж юм чи ачтай хүү мөн биз дээ. Яагаад ач тустай хүү болсон бэ гэвэл ээжтэй гоё юм авч өгсөн болохоор тийм биш ээ. Ээжийг тань сайн тусалсан болохоор биш. Хөгшрөх тусам манай ээж их ууртай болж байсан. Сэтгэл дотор гим нүглээс болоод би их бороотой хөөн л гэдэг байсан. Тэрнээс болоо их стресстэй байсан юм шиг байна. Харин гим буруугаас уучлагджээ гэдэг энэ үгийг сонсож хүлээж авснаас хойш миний хөө чи их ачаа тустай хөө шүү. Миний хөө сайн хөө шүү гэж тэгж их баярлдаг бас, талархдаг бас. Ингэж миний ээжийн сэтгэлч өөрчлөгдсөн, амьдралч өөрчлөгдсөн. Ингээд аз жаргалтай манай ээж амьдардаг болсон. Харин яг үнэндээ үл талархдаг хүмүүс гэж байгаа. Энийг өөр өнцгөөс харвал бид нар байн ингэж боддог. Талархах ямар нэгэн болцол байж хүн баярлаа талархан штэ. Ийм нөхцөл хайгаад байдаг үлээ. Харин яг үнэндээ Бурхан бидэнд талархмаар зүйл маш их өгсөн байгаа. Харин талархдаг амьдралаар амьдрдаг учраас ямар амьдралаар хүмүүс амьдрах вэ? Гомдолдог амьдралаар амьдрдаг. Эсвэл зовлонтой амьдралаар л амьдраад байдаг. Үргэлж амьдрал нь нөхцөл байдал гэдэг юмтай найзлаад амьдарч байгаа гэсэн. Хэрвээ бидний зүрх сэтгэл талархах сэтгэл томоос том болвол
Бидний зүрх сэтгэл ч гэсэн томорно. Талархал томорох юм бол хийн ч гэсэн эрүүл болно. Дээр ийм үг байсан. Инээгээрээ тэгвэл ерөөл ирнэ. Инээвэл ерөөгдөн гэдэг үг байсан. Зүгээр инээвэл ерөөгдөн гэсэн үг биш. Тэр үгийг хэн зохиосныг мэдэхгүй ч маш сайн зохиосон байлээ. Үнэн чи яг үннийг хэлэхэд инээдэг хүнээс маш гоё гормон ялгардаг. Тэгээд бас хүчээр инээсэн ч гэсэн хүчээр инээсэн хүний биенээс өвчин салдаг гинэ. Гайхалтай тийм ээ. За яг ч аргагүй инээхээс гээд хүчээр инээх үе бид нар байгаа сте тийм. Инээмээргүй байгаа. Гэхдээ хүчээр инээх үе байгаа тийм. Хүчээр. Харин тэгэж хүчээр инээсэн ч гэсэн бидний зүрх сэтгэл дотор юу гэж хариу үйлдэл өгдөг вэ гэвэл үгүй энэ залуу чи инээгээд дээ штэ гэд. За үүнийг дархлаа болгож биднээс дархлааны гоё эснүүд, гормонууд ялгаруулдаг гэсэн үг. За тэгээд дархлааны эс ингээд ялгархаар өдөрт 5,000 хорт авдрын эс хүнээс гардаг. Тэр 5,000 хорт авдрын эсийг дархлаа бүгдийг бариад идчихдэг. Тийм учраас хүн хорт авдар тусахгүй гэж болдог юм аа. Тэрнээс биш хүн инээхгүй байвал хорт авдар тусгаас өөр аргагүй. Хүнд лимпийн болцохаа гэж байна. Тэр лимпийн болцохаанд хорт автар тулсан хүнийг над дээр ирж ирсэн. Тэгээд тэр имлэгээс ямар хариу авсан бэ гэвэл онцлогоо авсан бэ гэвэл 3 сар л амьдарч чадна гэдэг онцлогоо авсан. Маш зовж исэн гинэ. Яагаад гэвэл хүн хорим хийгээ нэг удаагүй. Тэгээд эхнэр нь бас хүүхдтэй болцсон. 3 сар л амьдрнаа гэсэн учраас хүүхдээ ч гэсэн харах боломжгүй болчихж байгаа. Тэгээд бас эхнэр ганцаараа хүүхдээ гаргаад амьдрна гэж бодохоор нөхөр нь хорт автортай байсан юм байна. Тэгээд эхнэр нь ганцаараа хүүхдээ өснө гэж бодохоор маш санаа зовоод тэгээд улам тураал байсан. Тэгээд эхнэр нь ингээд мэдгүй байж байгаад нөхрөөсөө асуусан. Өгшөө, чамд ямар нэгэн асуудал байна уу? Би ингээд хорт автортай болсон юм аа. Тэгсэн чинь эхнэр нь юу гэж хэлсэн бэ гэвэл ердөө л 3 сар амьдрнаа биш. Бүр 3 сар амьдрнаа гэж бодож үзээрэй гэсэн. Чамд 3 сар гэдэг гой хугацаа байна штэ. Аваарт орлоо гэвэл шууд нас орчиж болох юм. Бас ямар нэгэн том осол гарвал хэдхэн өдрийн дотор ч үхэж магадгүй. Харин чамд 3 сар гэдэг сайхан хугацаа байна. Тэр хугацаанд талархалтай зүйлүүдийг бүтээцгээе гэж эхнэр нөхөртөө хэлж байгаа. Сайн бодож үзсэн чинь нэрээ тийм би энэ 3 сарын хугацаанд гомдлоод бүр сэтгэлээр унаад зовж амьдарч уч болно. Харин талархаж амьдарсан ч болдгийм байна. За тэгээд талархах нөхцөлийг хайж үзсэн гинэ. За тэгээд энэ хүний мэрэгчлэл бол зураач. Эхнэр нь болохоор дуучин, өөрөө болохоор зураач. Дандаа урлагийн хүн байсан. Тэгээд юу хийж талархах уу гэж бодсон чинь Есүсийн зургийг зуръя. Хөрөг зургийг. За тэгээд Есүсийн хөрөг зургийг яаж зурх уу гэж бодсон чинь Есүс миний төлөө загалмай дээр цовдлогдож нас барж өгсөн байна. Тэр Есүсийг бодож баяртай сэтгэлээр нэг зураад үзье гэд. Есүсийн хөрөг зургийг зураад байсан гэнэ. Дахин зураад, дахиж зураад байсан. Тэгээ 3 сарын турш Есүсээ баярлалаа. Танд талархаж байна. Миний төлөө та загалмай дээр намайг золиослоод цусаа урсгасан байна. Та намайг хайрлсан байна. Гэт дандаа Есүстэй талархлаа гэж зураг зураад байжсэн чинь 3 сарын дараа өөхөх ёстой үстэй тий. Уг нь бол эмчийн амлсан тэр хугацаа 3 сар гэж. Харин 3 сарын дараа бүр эрүүл болоод энэ яагаад өөхгүй байна? Ямар сони? Би улам царай ингээд таргалаад байна да. Тэгээд арсны өнгөн ч гэсэн гоё болоод тэгэл хоол ч гэсэн амттай санагдаад энэ амар гоё байна. Яагаад ийм гоё байгаа бол тэгээд эмнэлэг дээр очиж ингээд шалгуулсан. Гэсэн чинь та юу хийдэд байгаа юм бэ? Яасан гэсэн чинь таны дотор хорт автрын эс байхгүй болцсон байж тээ. Өөр гайхсан.
Эхнэр надад ийм үг хэлж өгсөн юм аа. За юу гэж хэлсэн юм? Надад 3 сар үлдсэн гэж хэлсэн чинь ердөө л 3 сар гэж бодох биш. Бүр 3 сар уу гэж боддог болсноос хойш би Есүсийн өрөг зургийг зураад ингээд эдгэрчлээ гэсэн. Тэгсэн чинь юм чинь тийм байж болно. Тийм байж болно. Яагаад гэвэл та талархаад байсан учраас таны бүх бие арьс талархаж байгаа хүний энэ дотроос төр бий болдог эснүүд байдаг. Тэр эснүүд нь хор давдрын муу бактерийг бүгдийг барьж идсэн байна. Тэгээ 3 сарын дотор энэ бүрэн эдгэрээд 70 нас орчим насалсан. Харин илүү гайхалтай зүйл нь түүний зурсан зураг нь бүр 500 сая орчим хуудас зарагдсан гинэ. Үгүй мөнгө нь 500 сая вон биш. Тэр хуудас нь тоолоод үтсэн чинь 500 сая цаасыг тэр зургийг зарсан гэж байгаа. Тэгэхээр амар их баян болсон байна. Есүсийн тэр нүдмүүд тэр хамар ам дандаа тэр хүний зурагнаас л ингээ санаа авч хүмүүс зурдаг болсон гэсэн. Тэгээд хор давтар туссан нь эцэст нь түүнийг Есүсийг зурхад хүргэсэн. Түүнийг аргаараа өөрчлөгдсөн шинэ амьдралаар амьдрахад хүргэсэн байна. Та бүхэн өнөөдөр Нехемия 13 дугаар бүлэг дээр байгаа үгийг бид уншлаа. Нехемия 13-ийн 1. Тэр өдөр ард түмнийг сонсож байхад тэд Мосегийн номноос чангаар уншив. Нэг ч Аммон хүн эсвэл Моаб хүн хизээч бурханы чуулганд орж болохгүй хэмээн түүн дотор бичигдсэнийг олов. Учир нь тэд Израилийн хүүгүүдийг талах устгаагаар угтсангүй. Харин ч Аламыг тэдний эсрэг тэдний хараалгахаар хөсөлжээ. Харин бидний бурхан харааллыг нь ёроол болгосон юм. Харин бурхан харааллыг ёроол болгосон юм гэж байна. Аммончууд, Моабчууд гэж хоёр үндэстэн гарч байна. Энэ хоёр бол бурханы чуулганд орж болохгүй гэсэн. За, бурхан яагаад Аммон хүн, Моаб хүнийг бурханы чуулганд орж болохгүй гэсэн бэ? Яагаад гэвэл энэ эдэн үндэстэн бол бурханаас салцгаасан үндэстэн. Бурханаас салсан. За дээрэс нь Ротийн хоёр охиноос төрсөн хоёр үндэстэн бол энэ Аммон, Моаб хоёр үндэстэн байгаа юм. За тэгээд зогсохгүй 2 дугаар ишлэлдэр учир нь тэд Израилийн хүүгүүдийг тал устаагаар угтсангүй, харин ч Балаамыг тэдний эсрэг тэднийг хараалгахаар хөсөлжээ. Харин бидний бурхан хараалыг нь ёроол болгосон юм. За тэгэхээр энэ дараарай. Аммон хүн болон Моаб хүний тухай бурханы чуулганд орж болохгүй гэсэн. Харин Лот гэдэг эмэгтэй Моаб хүн байсан л да. Лот эмэгтэй Моаб үндэстэн байсан. Харин бурханы чуулганд орж ирээд бүр Боазтай хормоо хийгээд тэгээд хүүхдээ гаргаад Боаз Есийг төрүүлээд Ес нь Давидыг төрүүлээд Давидны үр удмаас Есүс төрдөг байгаа. Ийм гайхалтай ургийн бичиг дотор тэр Рут орсон байгаамаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл хэдийгээр Моаб хүн байсан ч гэсэн бурханы чуулганд орохгүй гэсэн л дээ. Харин бурханы хүү Есүсийг төрүүлэх ургийн бичиг дотор орж чадах тийм ивэл авсан байна гэсэн үг. Харин яг уг нь бол Аммон хүн, Моаб хүн хоёр үндэстэн бол бурханы чуулганд орж чадахгүй хүмүүс. Гэхдээ Христийн ургийн бичиг хүртэл яаж орж чадваа гэдэг нь бурханы ивэл юм аа гэдгийг хэлж байна. Эндээс би ямар сэтгэл надад төрсөн бэ гэвэл бурханы ард түмэн гэж байгаа. Бурханы ивэл аваад бид нар одоо энэ бурханы хаанчлал чуулган дотор ороод ирсэн байна. Уг нь бол бид нар харь үндэстнүүд гэж явж байгаа. Ганц бурханы үндэстнүүд бол Израильчууд байсан. Харин бурханы ивэлээр
хайр хүн болох бид нар ч гэсэн Бурханы чуулган дотор ороод ирсэн. Бурханы амлалт дотор хамтарч байгаа хамтрагч бас гэр бүл болцсон. Харин би өнөөдөр яагаад энэ Нехемия 13-ыг уншсан бэ гэвэл 4-р ишлэлийг харъя. Үүний өмнө манай Бурханы өргөөний өрөөнүүдийг хариуцгаар томилогдсон тахилч Элиашиб Тобиагийн садан учир урд нь левичүүд, дуудчид, хаалгачид болон тахилч нарт өргөссөн хандив, эдийн өргөлүүд, гүгэл, сав суулгууд ба ургацын 11 дарсба тосыг хадгалж байсан том өрөөг түүнд бэлтгэж өгжээ. Харин энэ бүх үеийн туршид би Иерусалимд байсангүй. Учир нь Бабилоны хаан Артаксерксийн 32 дугаар онд би хаанд бараалхахаар явсан байв. Харин хэсэг хугацааны дараа би хаанаас явах зөвшөөрлөхгүй. Тэгээд би Иерусалимд ирж Элиашиб Бурханы өргөөний хашаанд Тобиад өрөө бэлтгэж өгснөөр түүний төлөө үйлсэн муу үеийн тухай сонсов. За энэ даруул Тобиа гэдэг хүн Бурханы өргөөнд бас Бурханы өргөөний хашаанд энэ Бурханы өргөөний хашаанд гэдэг нь ямар хашааны өрөө вэ гэвэл Бурханы тэр ургацын 11-ийг хадгалдаг. Бас дуудчид тий хаалгачид, левичүүд энэ тахилч нарт өргөсөн хандив, эдийн өргөлүүд, гүгэл, цав суулгуудыг тавьдаг газар гинэ. Бас ургацын 11-ийг тавьдаг газар гинэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл агуулах юм аа. Агуулах. Бүх Израильчүүд 11-ийг тэнд өргөдөг байсан гэсэн. Бүх 11-ийг одоогийн үед бол өнгөөр өргөдөг шүү дээ. Харин тухайн үед бол одоо будаагаарч өргөдөг, гурилаарч өргөдөг, юугаарч өргөдөг байсан байж болно. Тэгээд дарсаарч өргөдөг байсан, гурилаарч өргөдөг байсан, тосоорч өргөдөг байсан, янз бүрээр өргөдөг байсан 11-ийг. Харин ямар ч сан агуулах шиг ингээд хадгалдаг байсан. Тобиа харин яагаад тэр өрөөрөө ингээд орцсон бэ? Тобиа хинтээ ингээд холбогдсон бэ гэхээр тахилч Элиашибтай холбоотой садан байсан учраас сайн мэдэхгүй л байна л да. Харин Элиашиб тахилчтай их мөнгө өгсөн болов арын хаалгадаад надаа тэр өрөө өгчөөрэй. Надаа тэр өрөө гаргаад өгч. Тэгвэл 이 сарда сард одоо нэг удаа 아니면 기름 5만 гурван шуудаа будаа эсвэл 5 шуудаа будаа тэгээд нэг талаанд одоо мөнгө алт гүгэл үгүй гэж амласан байж магадгүй. Эсвэл Элиашиб гэдэг тахилчтай охин нь одоо хөлөө доголдог гэх тийм охин байсан гэж бодъё л да. Миний энэ захиасан үг шүү зэ. Библиэлд ингээд доголдог гэсэн тийм үг байхгүй л те. Гэхдээ ийм байсан байж болно ш. Тобиа одоо Элиашиб дээр нь очиод за таны охин доголдог охинтой штэ. Би өөрийнхөө хүүг таны охинтой хорим хийлгэнэ гэ. Таны охинтой хийн суух вэ? Манай хүүл таны охинтой сууж өгье гэд. Би хэлсэн чинь Элиашиб өө тийм үү. Манай охин тийм хүчлийн бэрхшээлтэй боловч чи манай охиныг бэр болгоод авах юм уу? За болж гин гэд. Ингээд арын хаалгаар орсон байх. Ийм явдал яг бодит амьдрал дээр болдог үстэй тийм ээ. Цааш нь уншаад үзье 13 дугаар ишлэл. 13 дугаар бүлгийн 28 дугаар ишлэл. Йоядагийн хүүгүүдийн нэг тэргүүн тахилч Элиашибийн хүүч хүртэл хойрон хүн Самбалатын хүргэн болсон бөгөөд би түүнийг өөрөөсөө зайлуулав.
Бурхан минь тэднийг санаач. Учир нь тэд тахилчлалыг ба тахилчлалын левичүүдийн гэрээг бузарлав. Ийхүү би тэднийг харин алив бүхнээс ариусгаж тахилч нар ба левичүүдийг өөрийнх нь үүрэгт ажилд нь тавилав. За энэ сан харуул энэ тахилчийн хүүг хоорон хүү Самбалатын хүргэн болсон гэж байна. Тэгэхээр энэ боломжгүй зүйл. Элиашибчин тахилч шүүн ингээд хоорон хүнтэй хүргэн болгох ёсгүй байхгүй юу? Харин ингээд хүргэн болгоцсон байгаа харуул за нэг артаа нэг нууцлцсан юм байгаа л гэсэн. Харин хүн бүрд ингээд дотроос тийм нууж явдаг юм байдаг шүү дээ. Одоо тэр нь энэ байсан л болтой. За тэгээд тэр агуулах гэдэг тийм өрөө байсан. Хашаа дотор эзний өргөөний хашаа доторх өрөө. Тэр өрөө бол 11-ийг цуглуулаад тавьчихдаг агуулах байсан. Тэр өрөөнд Тобиаг оруулахаар болсон гэсэн үг. Библиэд Бурхан талархлыг өргөдөг. Энийг 11 гэж ярьдаг байгаа. 11 бол Бурханд нэг сарынхаа ашигнаас орлогоноос 11-ийг өргөдөг. Энэ 11-ийг суглуулад 11 авснаа гээд хоримтлуулдаг газар нь энэ агуулах байхад тэр агуулгын өрөөрөө яагаад Тобиаг оруулж байгаа юм бэ? Уг нь бол тэр өрөөнд Бурханы өргөөнд үйлчлдэг хүмүүсийг байгуулах хэрэгтэй байхгүй юу? Дуудчид, хаалагчид, юудач энэ тахилчид биднэрт одоо агуулах дотор байгаа юмнаас нь хувааж өгдөг. Бас тахилчид өргөж байгаа эдийн өргөлүүдийг тэнд цуглуулдаг газар байхад энэ Тобиа гэдэг хүн Бурханыг шүтж, Бурханд итгэдэг хүн биш байхад, үйлчлэгч хүн биш байхад, Бурханы эсрэг хүн байхгүй юу? Тэгээ Бурханы өргөөг баригдахаас ингээд саад тавьж ирсэн хүн байгаа. За, Нехемия 2 дугаар бүлгийг уншихаар гараад ирнэ. Нехемия 2-ыг уншицгаая. 2장 10절. Нехемия 2-ын 10. Хоорон хүн Самбалат ба Аммон хүн түшмэл Тобиа нар үүнийг сонсоод хэн нэгэн хүн Израилийн хүүгүүдийн сайн сайхныг хайн ирсэн тэдэнд тун тааламжгүй байна. 19 2:19. Гэвч хоорон хүн Самбалат ба Аммон хүн түшмэл Тобиа Гишэм Араб нар үүнийг сонсоод биднийг шоолон жигшинж та нар юу гэж хийж байна? Энэ та нар хааны эсрэг самуун үүсгэж байна уу гэв. Тэгэхэд би тэдэнд хариулан Тэнгэрийн Бурхан бидэнд амжилт өгнө. Тиймээс түүний зарцнаар болох бид босцгоон барих болно. Харин та нарт Иерусалимд ямар ч хувь ирэх эсвэл дурсгалж байхгүй гэж хэлэв. За энэ орвол энэ Иерусалимд Бурханы ариун өргөө барих гэж гарах үед бид нэр доромжилсан. Шоолол бүр доромжлоод муулаад тэгээд тэр Ирмийг барихаар Бурханы өргөөг барихаар явахдаа юу гэж хэлсэн бэ гэвэл 4:1 дээр байгаа. Энэ Нехемия 4:1. 우리가 성을 건축한 다음에 듣고 Самбалат бид Ирмийг сэргийн барьж буйг Самбалат сонсоод тэр ихэд догшрон уурсаж юудэчүүдийг доромжлов. 3 дугаар ишлэлийг хамтдаа уншийе. Аммон хүн Тобиа түүний ойролцоо байсан бөгөөд тэр тэдний босгож байгаа зүйлийн дээгүүр нь хэрэг үнэг харайвал чулуун хармийг Ирмийг нь нураачнаа гэж хэлв. За ингээд бидний барьж байгаа юмыг доромжлоод муулаад тэгээд ад үзэл Ирмийг барьж чадхааргүйгээр Бурханы өргөөг барьж байгаа хүмүүсийг бүр муулаад байсан. Хамгийн сүүлд яасан уу? Яаж чигээ Нехемияг алаал тэр Ирмийг Бурханы өргөөг бариулахгүй байхын тулд яасан? Худлаа ярьсан, доромжилсан.
Тэгээ ганцхан 만들어서 보초를 쓰게 하고 тэд нэр хэрмийг л бариад болох байтал харин тэд нар байсан учраас цэргүүдээ байршуулад хамгаалалтаагаар тэд нар цэргүүд нь ч гэсэн байршуулж хамт байрсан байна. Бурхны тусламжтайгаар Нехемия Иерусалимийн хэрмийг байгуулж дуусаад хаал маалган бүгдийг хийж байгуулад байгуулалтын ажил нь дууссан байгаа. Тэр доромжлол дотор тэр хавчлагын дотроос ч гэсэн хийж амьдсан байгаа. Харин Израильчүүдийн дундаас идэх юмгүйч хүмүүс байсан. Бүр өлбөрөөд тийм хэцүү хүнд байдал тохиолдсон доо. Тийм хүнд хэцүү байсан ч гэсэн Бурхны өргөө амжилттай байгуулагджээ. За чухам харин Нехемия хаашаа явсан бэ гэвэл 아닥사스다 왕에게 Артаксастрийн хаан дээр очоод талархлын үг дамжуулахаар очсон. Яагаад гэвэл хаан зөвшөөрөл өгсөн шүү дээ. Хаан та энэ Бурхны өргөө барихад Иерусалимд барихад та зөвшөөрсөн баярлалаа гэд. Тэгээд цагааваад очоод талархахаар очиж буцаад ирсэн чинь энэ Тобиа нөгөө агуулах гэдэг тэр өрөөнд нь орчихсон байсан. За бидний зүрх сэтгэл гэдэг өрөөнд олон өрөө байгаа. За юу гэсэн үг гэвэл юу миний зүрх сэтгэлд өрөө байгаа вэ? Сэтгэлд өрөө байхгүй шүү дээ. Үгүй ээ байгаа. Юу гэдэг өрөө байгаа вэ? Талархал гэдэг өрөө байгаа. Аз жаргал гэдэг өрөө байгаа. Баяр хөөр гэдэг өрөө байгаа. Найдвар гэдэг өрөө байгаа. Гомдол гэдэг өрөө байгаа. Бас үзэн ядалт, атаархал, атаачтөө зарим хүмүүс шунлын өрөө байгаа. Амар шунлтай. Тийм олон янзын өрөө хүнд байдаг. Өөр амар ингээд шунхаарал, атаархал тийм хүмүүс байдаг. Тэр өрөө томтой учраас. Тавхан хөрөгчөнд олон хоол байгаа тийм. Харин та нар тэр хоолноос бүгдийг идчихдэг үгүй шүү дээ тийм. Хөрөгчөнд олон хоол байсан ч гэсэн идмээр байгаагаа л гаргаж ирээд иддэг үстэй тийм. Тийм үгүй юу? Тэрийг яах гэж гаргах вэ? Ганцхан эдгийг л гаргана штэ гэж та бүхэн юу ч гэсэн юу ч гаргаж ирсэн талархдаг байх хэрэгтэй шүү. За гомдолтой хүмүүс байдаг. Юу ч гаргаж ирсэн гомдолдог. Яг гэвэл гомдол гэдэг өрөө томтой учраас. Харин талархлын өрөө томтой хүмүүс нь дандаа амнаас талархал гарч ирнэ. Хэрвээ аяга хагалцсан гэж бодъё. Тэгвэл юу гэж бодох ёстой вэ? Өө ямар гоё аягтай болох гэж ингэж байгаа юм байна. Гэхдээ юу вэ чи? Ямар балаа юм бэ? Аяга хагалж идэг. Юмтэй мааш. Гэвэл яах вэ? Дандаа л яаш гэж. Тэгвэл энэ хүний амнаас дандаа ээш л гарна гэсэн үг. 저는 가끔 휴대폰을 떨어뜨릴 때가 있어요. Би заримдаа утсаа газар унгаачдаг үе байгаа. Та бүхэн ч гэсэн унгаадаг уу? 떨어뜨려 본 사람도 있습니까? Ганц удаач унгааж байгаагүй юм байна. Байхгүй тийм бүгдээрээ унгааж яадаг шүү дээ. Харин унгаах та ингэж унвал яах вэ? Гайгүй. Бас яах вэ? Ингэж унсан ч гайгүй. Харин би албаар энэ гэрээ би заавал ингэж бүх талаар нь холчдаг гэр авсан. Яг гэвэл дандаа ингэж дэлгэцэн хаглаад байсан учраас би дахиж ийм гэр авахгүй гэд. Яг ортлаач гэсэн хааж чаддаг тийм гэр авсан. Яг гэвэл ийм гэр авч яж ингээ дэлгэцэн хагардаг. Заримдаа бүр энэ өөрөө онгоогоо л хагардаг. Ингэж унавал болно. Харин ингэж унахгүйгээр яг унах болохоор ингэ дэлгэцэн ингээд гарч ирсэн байдалтай. Энэ өөрөө онгоогоод унсан байдаг. Ийж унвал утсаа өөрчлөл гэж байгаа юм байна. Шинэ утсаа авах гэж байгаа юм байна. Ингэж ачааргалтайгаар бодвол болно. Харин яаш гар утсаа галчлаа. Ингэж бодох биш. Гар утсаа өөр шинэ утсаа авах гэж байгаа юм байна. Яа тэгвэл хэлээгээд шинээр буцаад ирдэг юм биш үү? Та шинэ утас гараад ирэх үү? Хараад хэлээл хараал хэлээд муухай бодох юм бол муухай үг хэлэх юм бол шинэ утас гараад ирэх үү?
Үгүй шүү дээ, тий. 돈을 좀 써야 돼. Шинэ утас 이렇게 авч 생각을 байгаа юм 한단 байна. 말입니다. Утас агалсан бол Нормально за. 얘기죠. Одоо жоохон олсон 자, мөнгөөс 이제 여러분이 үр гэж байгаа юм байна. Ингэж бодвол сайхан шүү дээ, тий. 원망과 불평을 계속 Та 하고 бүхэн 살 амьдралдаа 수도 있고, гомдол утсаараа байнга гаргаж 마음에서 амьдарч болно. 감사를 하고 살 수도 Харин 있는데 зүрх сэтгэлээсээ талархаж амьдарч болдог. 도비아라는 놈을 Бидний зүрх сэтгэл дотор 받아들여 Тобиа 보면 гэдэг хүнийг хүлээгээд авчих юм. 도비아라는 놈은 뭘 Тобиа гэдэг хүн бол 먹어버리냐면 юу идчихдэг хүн бэ 감사를 гэвэл 다 먹어버려. талархлыг бүгдийг идчихдэг. 기쁨을 다 먹어버려. Баяр хөөргийг идчихдэг хүн. 행복을 다 Аз 먹어버리고 жаргалыг идээд 소망을 хайчдаг. 다 먹어버리고 Найдварыг идчихдэг. 마음 안에 이제 뭐만 남겨놔. Зүрх сэтгэл нь ганцхан юуг үлдээдэг вэ гэвэл 엄마 гомдол, 하고 이제 미움, ор, 시기, 질투 уцаар, 막 이런 атаархал. 마음 안에 악한 것만 Дандаа сэтгэл дотор муу муухай зүйлийг л 이 үлдээж 마음에서 이걸 다 үзэн яталт гээл. 이 도비아가 Дандаа сэтгэл 먹었다. дотроос Тобиа сайхан зүйлийг идчихдэг гэсэн. 도비아가 이놈이 Тобиа энэ зүйлийг ганцаараа бүгдийг залгаад 근데 байна 이제 гэсэн. 이 도비아가 이 Тэгэхээр энэ 방을 도비아 차지한 이유가 뭐냐면 Яагаад энэ өрөөд орчихсон бэ? Эзэлчихсэн бэ гэвэл Нехемия 13-ыг харъя. 8절과 9절을 보겠습니다. 8-9-ыг харцгаая. 13-ийн 8. 8절과 9절. 13-ийн 8-9. 내가 심히 근심하여 도비아의 Энэ нь надад тунч таагүй байсан учраас би тэр өрөөнөөс Тобиагийн гэрийн бүх юмсыг гаргаж хаяв. Тэгээд намайг тушаалд өгөхөд тэд өрөөнүүдийг цэвэрлэв. Би тийшээ бурхны өргөөний сав суулгийг эдийн өргөлүүд ба гүгэлтэй хамт буцааж авчрав. 10. Мөн л дэвичүүдийн хувь тэдэнд өгөгдөөгүйгээс болж үйлчилж байсан дэвичүүд ба дуудчид өөрсдийн тариан талбай руу явцгаасныг би олж мэдэв. 11절을 За 11-ийг хамтдаа уншицгаая. 11-ii. 내가 모든 Тэгээд би түшмэдийг зэмлэн бурхны өргөө яагаад орхигдов гэв. 곧 레위 Би 사람을 тэднийг 불러모아 хамтдан цуглуулж өөрсдийнх нь албанд буцаан тавив. 자 이제 이 말씀에 보면 За энэ нэшлэлээр харуул 내가 모든 민장을 꾸짖어 이르기를 би 하나님의 бүх 전이 түшмэдийг зэмлэн 어찌하여 бурхны өргөө 버림받았느냐. яагаад орхигдов. 여러분 누가 하나님의 전을 자, 흰 버림받게 Бурхны 했습니까? өргөөг орхигдоход хүргэсэн бэ. 도비아가 그 일을 За энэ хэн бэ гэвэл Тобиа. 다시 말하면 이 болгосон 도비아가 어떻게 하나님의 За 전을 өөрөөр хэлбэл Тобиа яавал бурхны өргөөг 버림받게 хоосруулах уу? 만들었냐면 хоосруулсан бэ гэвэл 도비아가 그 방을 차지하니까 Тобиа тэр өрөөг эзэлж байгаа учраас Тобиа тэр өрөөг эзэлснээс хойш 도비아라는 사람에게 юу өгөөгүй вэ гэвэл дуудчдаа 쉽게 말하면 жишээлбэл 음식을 одоо 안 내주고 хоол гаргаж өгөөгүй ч юм уу те амжиргааны ямар ч тийм зардал өгөөгүй бас яг уу хаалагчдаа хоол өгөөгүй амьдрах тийм ямар ч болцол хангаж өгөөгүй дээрээс нь тэр өргөн дотор ажилладаг үйлчлэгч нартаа юу ч өгөөгүй дахилч нартаа ч юу ч өгөөгүй тэгвэл бүгдийг хин идээд байна. Тобиа ганцаараа бүгдийг идээд байсан учраас тийм болохоор дуудчид ч байна уу тэр хаалагчд ч байна уу тэр чуулган дотор одоо үйлчлдэг хүмүүс ч байна уу тэр өргөн дотор үйлчлэгч бүгдээрээ зугатаад явцгаас за би явлаа. Би ууланд гарч мод төлөө хийгээл амьдрахаар шийдлээ. Мод юм уу би ч гэсэн явлаа. Загасчлахаар явлаа. Ингээд бүгдээрээ бурхны өргөнөөс явцгаасан гэсэн. Тэгэхээр зэрэг бурхны өргөө хаалагчж байхгүй, дуудчиж байхгүй болсон. Юу ч байхгүй болсон. Тэгэхэд их хугацаа орсон уу? Үгүй. Маш богино хугацаанд. Маш богино цагийн дотор энэ үйл явдал болсон. Харин хинч үүнийг байрандаа оруулж чадахгүй байгаагүй. Яагаад вэ? Тэдний зүрх сэтгэл дотор тахилч нар аль хэдийн Тобиа тахилч нарт нь арай их үгийг нь өгснөө сайн мэдгүй байна. Харин ямар ч гэсэн Тобиа тэр өрөөг эзэлснээс хойш уг нь бол тэр өрөө бурханд өргөгдөж байгаа өргөл шүү дээ. Өргөлийг хуримтлуулдаг газар шүү дээ. Тэр агуулгыг
Тобиа эзэлчихсэн учраас Израилийн ард түмэн ч гэсэн за одоо өргөл өргөхөө болий. Хараад байсан чинь угаасаа л Тобиа бүгдийг гартаа автсан юм байна. Тэр муухай золиг штэ. Ингээд Израиль ард түмний сүрх сэтгэл ч гэсэн ааж маажмаар бурхнаас олгоцгоосон. Бас бурхны ариун өргөн дотор байсан үйлчлдэг байсан хүмүүс ч гэсэн бүгдээрээ салаад орхиод явчихсан. Өөртөө бурхны өргөө орхигдсан гэсэн. Хаягдсан гэсэн. Бурхны өргөө яагаад хаягдсан бэ? Чулуугаар цохиж нүддээд бүр том алхаар цохиж амбаардсан учраас тэгэж тийм болохоор ингээд орхигдсан биш. Тобиа гэдэг нэг хүн ороод ирснээс болоод бурхны өргөө тэр чигтээ хоосорсон. Орхигдсан гэсэн. Бидний зүрх сэтгэлийн өрөө бас адилхан. Хүний зүрх сэтгэлийн өрөөнд сатан ямар зүйлийг хийж оруулдаг вэ гэвэл Тобиаг оруулдаг. Энэ Тобиа хин бэ? Үл итгэлцэл. Гомдол. Тэр Тобиа бол гомдлох сэтгэл. Тэр Тобиа бол бидний зүрх сэтгэлд үл талархах сэтгэлийг оруулж өгч байгаа. Энэ бол дайсан. Дайсны дайсан. Харин дайсан гэдгийг мэдж байсан бол хэн оруулах билээ дээ? Оруулахгүй шүү дээ. Харин энэ яг Тэнгэрийн элч юм шиг л дүр үзүүлээд тахилч дээр ойртсон гэсэн. Үнэхээр Элиашиб тахилчийг хүндэлж байгаа юм шиг тийм дээдлж байгаа юм шиг ингэж дөхөж ойртож ирээд бидний зүрх сэтгэл дотор талархал гэдэг юмыг бүгдийг залгичж байгаа учраас сэтгэлд юу ч үлдэхгүй байгаа. Юу хамгийн гол нь юу үлдэхгүй байна вэ? Талархал үлдэхгүй байна гэсэн. Бурхан яалтчгүй талархах зүйлийг өгсөн. Харин талархал байхгүй ганцхан юу үлдсэн бэ? Талархлын бүгдийг идээд байхгүй. Тэгээд юу үлдсэн бэ? Гомдол. Бурхан гомдол өгөөгүй шүү дээ. Харин талархлыг идсэн юм чинь гомдол үлдсэн. Бурхан найдварыг өгсөн. Харин найдварыг идээд дууссан. Ганцхан зүхрэл. Бүр уйдгар гүнийг яагаад тиймэрхүү зүйл үлдчихэд байна вэ гэвэл Бурхны өгсөн бодлыг биш сатаны өгсөн бодлыг хүлээж аваад байгаа учраас сатаны өгсөн өгдөг бодол бол бидний дандаа зовлон өгдөг сэтгэл уналтыг өгдөг муухай зүйлийг өгдөг гэсэн үг. Бурхан хүнд найдварыг өгсөн харин найдвар талархал баяр хөөргийг Тобиа бүгдийг эдчихсэн байна. Илж Паул шорон дотор оржээ нэг өдөр. Харин Паул Шила хоёр Бурханы өмнө залбираад магтаан дуулсан гэсэн. Магтан дуулсан. Харин Бурхан Паулыг залбирахад ч гэсэн тэр хоёрыг сонсч байсан ч шорон дотроо магтаалын дуу дуулж байхад тэр магтаалын дууг Бурхан сонссон учраас хүүшээ бид нар чинь шорон дотор хүртэл магтаалын дуу дуулж штэ. Бурхан маш гайхсан. Тэр хоёрыг зүгээр орхиж болохгүй. Миний элч нар очоод тосол гэд газар хөдлөлт болоод сурангийн хаалга онгоосон төдийгүй тэр гарандаа хүлэгдсэн байсан гинж яасан. Газар хөдлөлт боллоо гэд гинж тайлагдах уу? Үгүй шүү дээ тий. Газар хөдлөлт болоод газар хөдлөлтнөөс олоо миний гинж тасарлаа гэж байх уу? Байхгүй шүү дээ тий. Газар хөдлөлт бол газар хөдлөлт. Энэ гарандаа байгаа гинж бол гинж шүү дээ тий. Гав гинж бол тустай юм. Харин тэр гав гинж бас тайлагдсан гэсэн үг. Энэ шоронгийн хаалгыг онгойлгосон гэдэг нь газар хөдлөлт нь хийсэн. Гарандаа исэн гав гинжийг Бурхан тасалж чөлөөлж өгсөн. За тэгээд Филиппон харуулуудад сайн мэдээ тараагаад харуулууд нь бүр талархснаас болоод гэрлүүгийн авчраад гэртээ авчирсан хойноо бас угааж өгөөд бас хоолоор дайлаад игээ сайхан хоол идээд сайн мэдээ сонссон байгаа шүү дээ. Энэ цаашдын энэ үйл явдал сайн мэдээ сонсоод айгүй сайхан байгааг бид нар харж байна. Тийм үстэй. Үүний адил бид нар бас Бурханаар дамжуулан талархаж ч болно. Яаж байгаа юм бэ? Бид нар сайн мэдээ тараагаа ингээ гоё явж байгаа чи Бурхан яагаад бид нарыг шоронд хийчихэж байгаа юм бэ гэд гомдолч болно. Энэ одоо яаж байгаа юм бэ гэдэг хүмүүс бас байсан.
Харин тэднэр нь одоо сүүлд нь бурхантай ойртох биш. Бурхан гомдлоод узаарлаад тийм сөрөг бодол дотроо шигдчихдгийг харж байна. Хүн бол маш залтай. Тобиаг ариун өргөөн дотор бурханы талархлыг оруулдаг тэр өрөөнд оруулаад эдийн өргөл 11 гих мэтчлэн өргөлүүдийг оруулдаг өрөөнд Тобиаг оруулчихсан учраас бүх юм идчихэж байгаа юм шиг. Бидний сэтгэл ч гэсэн яг тийм байна. Яг нь миний сэтгэл талархал алга байна. Яг миний зүрх сэтгэл баяр хөөр алга байна. Яг миний сэтгэл найдвар алга байна гэвэл сайн ажиглаж харах ёстой. Аврал авсны дараа бид нар мөн хамтай болсон. Тэгсэн мөртлөө яасан? За би үхсэн ч диваажинд орох юм байна. Ямар гоё вэ те? Ийм том ерөөл авралыг авсан мөртлөө жаахан буруудчвал бурхан муухай гэж. Бурхан яагаад надад туслахгүй байгаа? Яагаад миний ажил бүтүүлэхгүй байгаа гэд ингэж уйлаа гомдлоод байх үе ч олон байдаг гэлээ. Харин тэгэх ёсгүй тэр тийм. Энэ Тобиа ийм байхад Нехемия ямар ажил хийсэн бэ? 8 дугаар ишлэл. Энэ нь надад тунч таагүй байсан учраас би тэрээр өрөөнөөс нь Тобиагийн гэрийн бүх юмсыг гаргаж хаяв. За яасан уу? Нехемия тэр өрөөнд нь байсан Тобиагийн гэрийн бүх юмыг гаргаад шидэд хайцсан. Шууд утгаарвал шатаацсан байж магадгүй те. Гаргаж яал. За түшмэдээ нэг шатаацгаа. Манай бүтээн байгуулалтын ажилсаад тавьдаг байсан хүн чинь яах гэж манай өргөнд орж ирээд энэ өргөлийн агуулгыг эзэлчихсэн. Тэгээд амбартаад гаргаад хөөсөн байж магадгүй. 9 тэгээд намайг тушаал өгөхөд тэд өрөөнүүдийг цэвэрлэв. Би тийшээ бурханы өргөний сав суулгийг эдийн өргөлүүд ба гүгэлтэй нь хамт уцааж авчрав. 11-ийг бас уншия. Тэгээд би түшмэдийг зэмлэн 12-ыг уншия. Тэгээд бүх юудачууд үр тариа дарс ба тосныхоо 11-ийг агуулгуудад авчрав. Агуулгын даамлаар тахилч Шелемия, Гүш, Задок, Левичүүдээс Падаяг, мөн тэдэн дээр нэмж Матанягийн хүү, Закорийн хүү, Тананыг би тамлав. Учир нь тэд найдвартай хэмээн үзэгдэг байсан ба тэдний үүрэг нь өөрсдийн ах トゥ нарт хуваарлах явдал байна. За энэ бурханы өргөө. Бурханы өргөө биш бидний сэтгэл гэж бодоход болно. Тобиа орж ирсэн үед энэ бурханы өргөө орхигдсан байсан. Харин Нехемия ямар ажлыг хийсэн бэ? Тобиагийн бүх гэрийн юмсыг гаргаж хаяад цэгцлээд нэг замбраатай болгож одоо ариун яасан. Эргээд тэн дээр бурханы өргөлүүд ингээ хоримтлагдаж ихсэн. 11-ийг нь хоримтлагдаад, эдийн өргөл хоримтлагдаад, за стоочд ингээ томилогдоод, бас хаалагчд томилогдоод ингэж бурханы ариун өргөө болж эргээд буцаа байрандаа ирсэн. Дуулчид нь дахиж дуулж байна. Тахилч нь дахиад ажилдаа орсон байна. Ийм байдлыг харж байна. За би юу ярмаар байна гэвэл энэ газар бол зүгээр нэг ариун өргөөгийн талаар ярьж байгаа юм байна биш. Миний зүрх сэтгэлийн өөрөө юм байна. Яагаад бидний зүрх сэтгэлийн өөрөө талархлын өөрөө нь орчихсон бэ? Найдварын өөрөө орхигдсон бэ? Яагаад ийм гой юм байхгүй? Дандаа асуудал, зовлон бэрхшээл, асуудал, проблем, гомдол, уцаар, уйлгаргүй нэг асуудал, иймэрхүү зүйлүүд миний зүрх сэтгэлийг яагаад үүргэсэн байгаа юм бэ гэвэл эцэс бид нар Тобиаг оруулсан учраас юм аа. Тобиаг оруулсан байдалтайгаар бид нар талархах боломжгүй байна. Тэгэхээр яах ёстой вэ? Тобиаг гаргаж хаях ёстой. Энэ муу чөтгөр юм байна штэ. Шулам юм байна. Энийг гаргаж хаях юм бай, сатан юм байна. Энэ зүйлийг орж ирснээс хойш миний дотор бүр хоосроод орхигдоод байгаа юм байна. Бурхан орж ирээд маш гоё байсан. Авралын бурхан, надад ам өгсөн бурхан,
надад ийм агуу асар том хайрыг өгсөн бурхандаа маш талархаж байна гэжсэн чинь тэгсэн чинь яасан? Энэ Тобиа зөвлөг орж ирээд энэ бүхнийг булааж аваад байгаа юм байна. Энийг одоо бид нар гаргаж хаях ёстой. За ойлголоо. Энэ золигийг би зүрх сэтгэлдээ байлгаад байвал бурханы энэ өргөө нь орхигдол ах юм байна. Хоосрол ах юм байна. Тэгээд Нехемиягийн хийсэн ажил 14. Бурхан минь үүний төлөө намайг санаач. Миний бурханы өргөө ба түүний үйлчлэлүүдийн төлөө гүйцэтгсэн миний үнэн шүүсийг бүү арилгаарай. Тэр өдрүүдэд Юдад амралтын өдрөөр зарим хүмүүс усан үзмийн шахуург гიშгэж уудтай үр тариаг авчран илжгэндээ дарс усан үзм инжир болон бүх төрлийн ачаалан тэднийг амралтын өдрөөр Ерслемд авчирч хүнс зарж байсныг би үзэв. Тэр өдөр би тэдэнд анхааруулan сануулав. Мөн тэнд амьдарч байсан Тирийн хүмүүс загас болон бүх төрлийн барааг аднаас оруулж тэднийг Юдагийн хөвгүүдэд Ерслемд ч хүртэл амралтын өдрөөр зарж байв. Тэгэхэд нь би Юдагийн азууртныг зэмлэн тэдэнд хандан та нар юунд амралтын өдрийг бузарлан ямар муу үйлийг хийн вэ? За энэ Нехемия амралтын өдөр ч гэсэн хүмүүс яагаад ингэж ажиллаад байна вэ? Өөрийнхөө ашигын төлөө. Амралтын өдөр зарахаар хүмүүс их авна шүү дээ. За амралтын өдөр хүмүүс амардаг юм шиг хүмүүс ажиллаа хийх ёстой гэл. Ингээд хүмүүс ашигын төлөө явж байгаа. Харин Нехемия түүнийг шууд зэмлсэн. Яагаад та нар ийм бузар үйлийг хийн вэ гэд зэгцэлсэн. Амралтын өдөр та нар ажиллахаа боль гэд. За тэгээд унтчихсэн чинь бас шүн дөлөөр хүмүүс ирээд юм зарах гэдэг ахаар нь одшоо загнаад гаргасан. За тэгээд хамгийн сүүлд нь Израилийн ард түмний дунд за амрахнаар хэлвэл ганцхан Израильчууд буруу хийсэн. За 24-ийг уншихаар ойлгох. 24. Тэдний хүүхдүүдийн хувьд хагас нь Аштодын хэлээр эсвэл бусад нь ард түмний хэлээр ярьдаг байсан бөгөөд тэдний нэг нь ч Юда хэлээр ярьж чадахгүй байв. Тиймээс би тэдэнтэй тэмцэж тэднийг хараан, тэдний зармийг нь цохиж, үсийг нь зулгаан, тэднийг бурхнаар тангаргалуулан та нар огтоо тэдний хөвгүүдэд өгөх ёсгүй. Тэдний огтыг ч өөрийн хөвгүүдэд эсвэл өөрсдөө авах ёсгүй. Израилийн хаан Соломон тэр зүйлсээр нүгэл үлдээгүй гэж өө. За ингэж тэд нар өөрийнхөө ашигын төлөө ингэж орим хийж ингээд холилдоод амьдарч байгаа учраас Аммон швэн үү, Аштод швэн үү, Моаб ийм үндэстнүүдийг бэрээ болгоод аваад байгаа учраас Аштод хэлээр яриад байгаа харин Юда хэлээр ярьж чадахгүй байгаа. Та нар ямар балаа юм хийдэг юм бэ? Гэд тэдний одоо үйлсийг зэмлэж байгаа. За тэгээд юу гэсэн бэ? Үснээс нь зулгаач чинь шүү дээ, тэ? Тэгээд тэднийг хараагаад бүр ягштал ингээд тэд нарыг бүр ухаан ортол нь ингээд загинж байгааг харж болно, тэ? Бид нар эндээс юуг ойлгож болох вэ гэвэл Бурханы өмнө бид нар ивэл авах ёстой. Бидний үр хүүхдүүд ч гэсэн итгэл дотор өсөж, итгэл дотор хорим хийж бас Бурхан манай хүүхдүүдийг удирдаасай гэж Бурханд залбирах ёстой. Бас ивэл авах ёстой. Тийм хэсэг юм аа гэж санагдаж байна. Сүүлийн үед чинь үнэхээр тийм манай итгэгч нарын хүүхдүүдийн дунд ч гэсэн ийм хүмүүс олон байдаг. За пастор та ирэхгүй байж болно. Бид нар таны сургаал сонсохгүйгээр шууд хормоо хийчихнэ гэд тийм хүмүүс байна. Яг гоо манай итгэгч нар бол тэхгүй л дээ. Харин нөгөө хотынхан дургуутсан гэд өсөхгүй байгаа хүмүүс ч бас байд юм байлээ. Тэгэхээр маш харамсалтай байгаа зү тэ. Пастор ерөөлийг сонсож хорим хийвэл гоё байхад тэгүүлэхгүй гинэ. Тэгээд бид нар өөр хүүхдүүдийн төлөө залбирах хэрэгтэй байна. Залбирцгаая тийм ээ. Тэгээд энэ жилдээ Бурхан нэг
нэг нэгээр нь цэгцэлж өгөх болно гэж итгэж байна. Пастрын энэ оны найдварын үг хэлсэнтэй итгэл бол гагдахгүй зүйлсийн бодит байдал, найддаг зүйлсийн баталгаа юм аа гэсэн. Та бүхэн маань энэ үгэндээ бас итгэж та бүхний өөр хүүхдүүд нэг нэгээрээ Бурхан дотор орж ирээд итгэлээр амьдарч Бурхан дотор бас чуулган дотор хорин хийх тийм Бурханы ёроолыг аваасаа гэж хүсэн өрөөё. За ингээд сургаалаа өндөрлөе.